Шилээ. Амар доороо юм бүртийг бүртээ тэгснэ дээгүүрээ юм. Чакеттай одоо. Яв энэ үнхээр зохицолгүй байна. Тэгтээ одоо яах вэ? Гадуур хувцас тайлцвал юм бол яг ялцлах хувцас болчиход байгаа байхгүй. Тэгээ их ингээд гараа. Энэ гайгүй дулаахан байх гэж найдаж байна. Би мэдгүй газар очиж байгаа болохоор бас юуны магаад гэрээсээ цагийн өмнө гарлаа. Одоо уг нь төвчрөл бол гайгүй байгаа. Гэтэ би мэдгүй газар очиж байгаа болохоор жоохон яагаад вэ? Зар нөгөө нэг миний уул руу авирахад тэр хэсэг рүү бол ойрхон юм бэ лээ. За. Хүмүүсээ ярилцлаа өгөөд гоё ууланд авирж эхлэхтэй. Бичлэгийг өөрчлөлтүүлээ. Тэр болтлоо. Байгаас би завгүй. За. Богд уулынхаа доор уулынхаа доор ирсэн найзыгаа хүлээж ийн. Тэгээ сая ярилцлага өгөөд дууссан. Тэгээд хэдхэн минутын дотор өгөөд дуусчлаа. Тэгээд тэр газрын зүгээс ч бас би яг хайжсэн хүн биш байсан. Миний зүгээс ч гэсэн яг миний хайжсэн газар бас биш байсан. Тэгээд ярилцлага маань тэгээд айгу хурдан дуусчлаа. Нэг тийм сонтой. Тэгээд нэг амар том фейлдсэн. Тэр нь болохоор би нөгөө ярьсландаа зориулаа юпг өмссөн байсан. Тэгсэн чинь солих өмд авчирхаа мартчихэж. Тэгээд гутлаа бол солиод өмссөн. Тэгээд одоо тэгэл нэгэн тэрсэн юм чи одоо юпгтэйгээл гаридаа л гэж бодож байна. Тэгээ одоо найз маань утгагүй ирнэ. Өнөөдөр ч гэдэг гадаа бүр амар гоё дулаахан байна. Тэгээд яг л ууланд гардаг л өдөр байна да. За манай зэкгүй ирсэн. Бид хоёр сая кофе шоп олж сууж агаад кофе уучаад одоо яг уул руугаа гарч байна. Тэгээд Монголд ирснээс хойш 2 цудаага ууланд гарах гэж байна. Тэгээд 2 цудаага экүүтэйгээ гарах гэж байна. Тэгээд энэ удаа бид хоёр арай өөр замаар гарч үзэх гэж байна те. Хүмүүс урд алхаал байна. Өмнө нь болохоор зүүн ширээ. Зүүн аргал руу нэвсэн. Одоо дуу цагаан луун гарч үзэх гэж байна. Яг би юу ч гэсэн нэг юм энгийн хар цам цөмсөөд тэгээд ийм саарал тэрхүү өмсөөд тэнгүүтээ би доороо харин зүгээр юм гоё бариун хар юпг өмсч үзье гэж бодлоо. За ийм харагдчих байна. Ер нь бол ингээд бариу цам хар өнгөтэй. Тэгээд тэрхүү хар болгочвол бүр нэлэнхүүтэй хитрхи
хар болчих юм болоо гэж бодоод тэргөө саарал болголоо. Тэгээ би бас дээгүүр нь гоё дулаахан гоё ноол уран цамц өмсөе гэж бодож байна. Кашмир. Тэгээ цамцыг би Японд ахта бэлгэнд авсан байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш нэгч өмсөх боломж гараагүй болохоор өнөөдөр өмсвөл ер нь яадын нэг өмсөд үтдэм лүү. Энэ зах нь амар хөөрхөн. Тэгээ энэ дээр ийм хөөрхөн детейл нь бас амар хөөрхөн. Зүгээр ийм хөөрхөн ийм тэгээд хөөрхөн даруухан хэрнээ чамин ийм ч тийм үү? Угаасаа би ингээд хамрандаа бас юм шигтгээтэй сэлвэр эмэг зүүцэн байгаа болохоор бас хитрхи их юм зүүчүүл бас хитрхи одоо юмаа ингээ хитрхи хитрүүлсэн харагдахаар амар онцгүй гэж бодож байна. Тэгээд цагаа зүүч тийм үү? Цагаа зүүгээд хүзүүндээ зөөх үү яах вэ? Яг би халууцвал ингээд цамцаа тайлъя гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр цамцаа тайлахаар хүзүүндээ гоё гинжтэй байвал бас хөөрхөн байж магадгүй гэж бодоод ийм шигтгээтэй зүйлт зүгээр дотоороо зүйлт зүүч тийм үү? Гэж зүүчээ. Тэгээд бүчнүүдээ зүгээд гар бүр амар хуурайшчиж гарандаа нэг тос төрөгчтэй юм уу? Нэгт Монголд ирснээс хойш хоёрт угаасаа өвөл болохоор хүний арьс чинь хуурайшдаг. Тэгээ надад бүр аль аль нь тохиолдоод арьс маань амар хуурайшаад байгаа. Би нэр хумсныхаа будгийг ингээ бүр арилгацсан. Тэгээд хэсэг хумсаа амраая гэж бодож байгаа. За яг одоо гэрээсээ гарах чинь гадуур хувцас өмсцгөөе. Лаклава маань ирсэн байгаа. Тэгээд энийг ингэж өмсөнгөтэй. Гээд ингээд жижиггүй хэсэг өмсгөөд энэ зүгөө өрийг гэж шийдсэн. Тэгээд бэлийг өмсөн. Одоо бэлийг өмсөхгүй бол гадаа бол амар хөдөлгөөн болсон байлээ. Чиний боржит юм харж байна уу? Ямар вэ? За нөгөө талээ. За тэгээ. Чиний шартай юм дөө. Вау, хөшөө. Хөшөө нөө. За аминаг дурч. Амина. Борцорын харагдаж байна уу?
энэ зургийг дахиж хараад тэгээд ийм сармуусаа ингэж жижигэн ноороо нуулсан. Тэгээд гол руугаа урт бас юм баг. Энэ бүр амар юм чи зам. Энийг дээрээ тавьчих. Монголчууд бүр ээж амар тэмдэглэдэг юм байна. Би тэгээ амар хичээж нүрээ буцсан ш хартай ээж. Яг нөгөө нэг хүүхдтэй шиг үү? Нөгөө нэг доороо юм. Тийм миний лук юм боллоо. Яг түрүү нүрээ буцчих нэг л бүх юм болохгүй байгаа санагдаад байсан. Яг хувцас юм. Яг ингээд перика зүтсэн чинь амар таалагдж байна. Миний лук өөрт маань ийм пажама дресс өмсөд ийм baby pink өнгөтэй тэрхүү өмсөн байгаа. Тэгээ ийм зүйлс зүгсэн. Тэгээ одоо ингээд тасид удаад event руугээ явъя гэж бодож байна. За би ажлаасаа дараад ороод ирлээ. Тэгээд өнөөдөр миний ажлын хамгийн анхны өдөр байсан. Тэгээд одоо ер нь одоохондоо нэг хэдэн өдөр дадлага маягаар явж байгаа. Тэгээд сансныг бодоход ер нь бол айгүй бага төгжирч гэртээ ер нь боцноос 2 дахин хурдан гэртээ ирсэн. Тэр нь хамгийн гоё байлаа. За тэгээд ажил бол яг яваанда тэгээд болох байхаа гэж бодож байна. За тэгээд би бүр амар өлсөж орж ирлээ. Одоо хоол хийдээд үлдсэнийг маргааш ажилдаа авч явъя гэж бодож байна. Тэгээд би сая дэлгүүрээс хэдэн хүнсний аваад ийм дахианы мах авсан. Өсөн ногоо. Тэгээд бас бус өндөг авсан. Өндгөө чанаад өнөөдөр хонуулаад өглөө эрт өглөөний цайнд чансуу хүндэ идэх гэж бодсон. Өнөө өглөө болохоор би сэрчээд өндгөө чанчаад идсэн байхгүй юу. Тэгээд өнөөдөр бол чанчаад маргааш нь идвэл арай жоохон ч гэсэн цаг хэмнэх юм болов уу гэж бодож байна. Тэгээд нэг тийм анх удаа ингээд Монголд ажил хийж үзээд одоо анхны өдөр гэдэг утгаараа надад бол амар их сандралтай байсан. Тэгээд би хитрхи их сандраад аюулхан боцноосоо болоод орой ерөөсөө сайн унтаж чадаагүй. Амар их байн сэрээ. Тэгээд хоцорчих үедээ гэсэн сэтгэлээр амар сэтгэл төвшөлтэй. Тэгээд
өглөө өгөн 6 цаг сэрүүлээ тавьсан байсан байхгүй юу. Тэгээл би бүр байн сэрэл бүр айгу сонин унтсан. Тэгээд өнөөдөр би амар ийм сэтгэл зүгээрээ маш их хичээж одоо ер нь жоохон хүнд өдрийг давлаа. Тийм болохоор ганц пи ууч тийм илүү. Би дэлгүүр ороод харин хүн суглуулах та. Ганц биер авчлаа. Тэгээд өнөөдөр өөртөө хичээсэн шүү. Тэгээд цаашдаа ч гэсэн сайн хичээгээрэй гэд ганц кампай. Хэлтүүсэн нохоогоо хуурангуй. Тэгээд надад ийм нэг юм бэлэн якисобаны гом байхгүй. Гэхдээ соус нь байхгүй. Терияки соус авсан байхгүй юу сайн. Тэгээд энийг хийж үздэг юм биш үү гэж бодлоо. Зохицоогүй гүн сайн мэдгүй л юм байна. За нэг иймэрхүү хоол боллоо. Жон царамууд харагдчих. Гэтэ аюу амттай хоол болсон шүү. Бахныг аваад тэнгүүдээ өчигдөр үлдээсэн байсан юм 2 бууз байгаа байхгүй. Ингээд энэ миний оройн хоол тэнгүүдээ энэ 2 өдрийн өглөөний идэх чансан эд байна. За гарч гүйцгээ.